За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Букас подкастын хамгийн эхний дугаар эхэлж байна. Тэгээ өнөөдрийн манай зочноор дуучин Чанцал Дулан маань өргөдөө ирсэн байгаа. Тэгээд та бүхэндээ бас зочноо танилцуулаад эхлэе гэж бодож байна. Зочин маань бас өөрийнхөө талаар товчхон үзэгчтэй мэдээлэл өргөд эхлэе. За би дуучин мэрэгчлээ. За тэгээд 2005-аас 2010 он соёл урлагийн сургуулийн уртын дуучин мэрэгчлэр төгссөн. Одоо бол сургууль төгснөөс хойш нийтийн дууны салбарт ажиллаж байна. Тэгээд гэр бүлийн хүнтэй хамтдаа уран бүтээл хийдэг. За юм байна. Тэгээ ер нь бол бас манай үзэгчд бол өөрсдийнх нь уран бүтээлээр бас нэлээх таних байх гэж бодож байна. Тэгээ ер нь Букас подкастын хамгийн гол зорилго бол яг ярилцлагынхаа үр өгөөжөөр одоо юу гэдгийг зочныхоо өөрөөр хэлэх юм бол гол ярианы агуулгаар нэлээд олон хүмүүс тийм ойлголтыг хүргэе гэсэн ийм зорилготой подкаст байгаа. Тэгээ эхний дугаарын зочин болж урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээ хамгийн эхний асуултаа эхлэе гэж бодож байна. За ер нь бол миний асуултууд болохоор хүмүүст юу гэдгийг урам зориг өгөх, дээрээс нь юу гэдэг тодорхой юу гэдгийг зорилго бий болох ийм л одоо агуулгатай асуултууд байгаа. За хамгийн эхний асуулт нь болохоор та ер нь анх яагаад дуулж эхэлсэн юм бэ? Энэ ажлыг ер нь яагаад эхэлсэн юм? Хүмүүс одоо тухайн ямар нэг ажлыг авахдаа одоо эхлүүлэхдээ нэг сэтэл хайдаг те яг юунаас эхэлсэн юм бол яагаад энэ бий болсон юм бол гэж боддог. Тэгээд таны хувьд одоо өнөөдрийн яг энэ дуучны карьераа өнөөдрийн өөрчлөлт уран бүтээлүүдээ эхлүүлсэн хамгийн гол шалтгаан нь юу? Яагаад энэ ажлыг эхлүүлсэн бэ? Хүүхэд болгоно багтаа нөгөө дуулах, бүжиглэх, шүлэг уншихтай тиймэрхүү авьяастай байдаг шүү дээ. Тэгээд намайг бол ээж маань ерөөсөө бусдаас арай жоохон нэг шат ахиу юм байна гэж мэдэрсэн юм шиг байгаа юм. Тэгэл намайг жоохон бахаас эхлээл дуу заадаг гэсэн. Би 5 настайгаас дууны уралдаанд ордог байсан. Тэгээд ерөөсөө баг угаасаа дуртай байсан. Тэгээд ерөөсөө чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа арга барил маань хүртэл өөр нөгөө аавынхаа хідэн боловч цом сонсож байгаа яруу найргийн нөгөө кассетэн дээр нь магнитофон дээр эрек дараад өөрөө дуулаа бичсэн. Тэгээ аав нөгөө нэг хай нэг амраа шүлгээ сонсох гэр миний дуу гэж тий. Би нөгөө гэртээ эрек дараа мартцсан тий. Ерөөсө гэрт хийжсэн юмнууд бүгд сонсогдсон хураагдсан байж идэг тий. Тэгээ хэрүүл мэрүүл тийм ээ. Цаг маань ерөөсөө бүх юм маань ингээд дуутай холбоотой тий урлагтай холбоотой байсан юм шиг байна. Тэгээд багасаа дуртай байсан. Ээж маань ч намайг сайн чиглүүлж өгсөн. Тэгээ хаа явсан газар нь тоглолтын плаж ч юм уу те ерөөсөө надад л хамаг анхаарлаа том охиндоо сайн хүмүүжүүлчихүүл гэж бас бодсон ч юм уу эсвэл дуртай амийг орхиулахгүй гэсэн үднээс намайг их сайн чиглүүлсэн. Тэгээд би өөрөө ч нөгөө дуучин биш юм уу урлагийн хүн бишээр өөрийгөө төсөөлж байгаагүй. Тэгээд ерөөсөө явсаар агаал уг нь аамаа намайг дунд нь жоохон сэтгүүлч болох сонирхолтой бас жоохон үздэг л байсан. Тэгээд ерөөсөө дуртай байсан учраас ярьсаар агаал соёл урлагийн сургуульд ирсэн. Тэгээл одоо хүртэл одоо явах тусам л улам л дурлаад байгаа. Тий, сая ерөнхийдөө хэлж байна. Ээж маань бас айлын том хөвгүүд байсан болохоор нэлээд анхаарал хандуулж чиглүүлж ажилласан гэх тий. Ер нь бол айлын том хөвгүүд хөвчлээ олимпийн найдвар байдаг. Тухайн гэх үлийн тий. За одоо ер нь бол дүүнэр авч явна шүү ч гэдэг юм иймэрхүү. Тэгэхээр ер нь айлын том байх ер нь ямар хөө байдгийг би. Одоо айлын том хөвгүүд зөндөө олон сонсож байгаа. Одоо сайхан зүйл нь юу байдгийг, хэцүү зүйл нь юу байдгийг тий. Тэр талаас таны хувьд. Одоо манай хоёрт том болцсон. Тэгээ наа хэлэхгүй таас амар зоддог байсан гэхээр би одоо айгүй инхий цагаан тагтаа шүү гэж тий. Гүү хэлгүүдээ гэж амар мартсан юм шиг тий. Гэтэ яг ер нь хүүхэд байхад нөгөө би их ч гэсэн утгаараа тэр юм уу тий нэг аав ээж нэг шүргээд өнгөрөхөөр доошо шүргчтэй гэдэг тийм үе бас байдаг л байсан. Тэгээд одоо бол тэд намайг илүү нөгөө тоглоом шоглоомор наригаа болгож ярьж байгаа байхгүй юу. Тэгээ яг хоо эрт аав маань намайг яг 8 дугаар ангид ороход бурхан болсон. Тэгээ ээжтэйгээ ярилцаад айгүй хурдан том болох хэрэгтэй гэж ерөн шийдээд тэгээ угаасаа ч дуртай байсан болохоор соёл урлагийн сургууль руу ирэхийн тулд яарад 12-аа давхар сураад тэгээ ирсэн. Тэгээд уг нь бол айгүй хурдан ажил хийгээл мөнгө олоод одоо 2 дүүгээ сургууль сургаал тэгээ амар том юм бодоол ирсэн байхгүй юу. Тэгээ ирсэн тэгээд яг хоо хэрэндээ л бол яг бэлтгэл курсынхаа зунаас эхлээл өвөр Монгол руу гэрээгээр дуулаад сүулдэ нөгөө би даах чадвар нарай гайгүй ч байсан юм уу эсвэл багш маань надад итгэсэн юм уу нөгөө олон хүүхдүүдээсээ намайг төрүүлээд урагшаа гэрээнд нөгөө явуулсан. Тэгээд бэлтгэл курсээс эхлээл нөгөө өвөр Монгол дуртын нугаа дуулаад зуны амралтаарч тэр өвлийн амралтаарч тэр цалинтай ажил хийгээд үзсэн болохоор тэгээд нөгөө 2 дүүгийнхаа хичээл хэрэгсэл тэгээд урд чинь утас хямдхан штэ. Тэгээд гурваланд нь жил бол хувцмаас авсарч өгөөл би чи айгүй том байдаг байсан байхгүй юу? Олимпиад найдварууд айгүй тий ажиллаа сайн хийжсэн шүү дээ. Тэгдэг байсан байхгүй. Тэгээд ээж маань тэгээд манай урлагийн ажил чинь бас нөгөө ар гэрээ нөгөө орхигдуулах тал ихтэй. Тэгээд хоёулаа урлагийн юм болохоор ээж маань яалтчгүй хүүхдийн маань харж өгөх хэрэгтэй болсон. Тэгээд бас манай гэрт ирж амьдрах хэрэгтэй болсон.
Тэгээ одоо ингээ харахаар зайлвал хамгийн том хөлт нь баг гараас нь гараагүй юм шиг те. Дэрэгдээ аваад ирсэн. Тэгээ манай эмэгтэйд бол эмчээр сурдаг, төгссөн, ангаах төгссөн одоо гадагшаа магистрт явах чинь эрэгтэй дүү Бээжин тамирчин. Тэгэл ээж маань надтай байгаа байхгүй юу. Тэгээ уул нь өөрөө мөрөөрөө амьдрын шүү бас жоохон тайван байвал те. Тэгээ би л дэрэгдээ авчирсан. Тэгээ гараас нь гарчихгүй байгаа юм шиг байгаад идэг. Тэгээ яг нөгөө хайр нөгөө ээж чи илхэн юм чиндээ чи одоо айлын том хөхтэй ээж гэж байгаа ч гэсэн хурж ирээд тэгээ хүүхдийн маань хараад арын маань баттай даагаад одоо тийм ч учраас 2013 оноос хойш тасралтгүй аялын тоглолт дээр явал ажиллаа хийгээл байж лээ. Одоо тэгээд уг нь одоо ганц хүүтэй уг нь одоо аавна гэж бодож байгаа. Тэгээ ээж маань бас итгэл найдаж шүү дээ. Зөв. Соёлын дэргэний ажилтан тий. Тэгээ соёлын дэргэний ажилтны ер нь тэмдэг юм бол баг ээжтэй хөр болсон юм байна гэж ойлголоо. За сая ярьж ийн л да ерөнхийдөө ингээд өвөр Монголд ингээд очиж тоглолт хийдэг байсан гэсэн тоглолтоор ичээ явдаг. Ер нь одоо урлагийнхны подкаст сонсож байгаа хүмүүс одоо янз янзын салбарын зочдыг бол миний бие бол өөрнө гэж бодож байгаа. Тэгэхээр урлагийнханч дээр өөр салбарынханч дээр сарын орлого ерөнхийдөө ямар байд юм бэ? Яагаад энийг асуултыг асууж байгаа гэхээр хин хэдэн төгрөг олдоггүй гэдгээс илүүтэй өөрөөр хэлбэл тухайн үнхээр их хөдөлмөрлөлтөө гэдэг харуулт юм болов уу гэж би бодож байгаа. Тэр үүднээсээ ер нь сарын дундаж орлого ямар хөө байд нууц биш бол магадгүй нөгөө урлагийнханч янз янзын бас нөгөө нэг тий одоо юу гэдэг урах цаа хураах үг гэдэг шиг тий халдуурны сар марж илтгэл авах л да. Тэгэхээр магадгүй эсвэл жилээр ч юм уу ерөнхийдөө ямар хөө өөр өгөөчтэй байд эдийн засаг талаас тэр талаас нь бас үзэгчтэй хаалцаач. Огцон орлого бол бас жил ирэх тусмал өсөж байгаа л доо. Тэгээд нөгөө сард бол тогтворгүй. Тэгээд сая би нөгөө сүүлийн 6 сарынхаа орлогыг нөгөө элчин сайдын амд өхийн тулд авч үзсэн. Тэгээд нэг 80 гаруй сая харна бас аваа штэ гэж өөртөө тэгж бодсон. Болоо штэ. Болж штэ тий. Тэгээ бодсон чинь нөгөө бидний мэрэгжил чинь нөгөө эргэлтэнд буцааж аягүй оруулах шаардлагатай тий. Тэгээд бас нэг залуу хүмүүс тэгээд мэрэгжилтэй бас ингээ буцаад зарцуулаад идэг юм байна л да. Тэгээд заавал зэ 80-д сая чи яг хаашаа орсон блэ гэж бодонгуудаа битээр нөгөө 2% данс гэж яддаг байхгүй нөгөө олж байгаа тоглолт болгоны орлогоноос 2% цааш нийдэг. Тэгээд тэрнээс гадна данс нэг хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээ ам гараад манай хүү данстай нөхөр данстай тэгсэр нэ эмгтээчүүд бас жоохон ингэж би яах вэ гэдэг нэг бодол байгаад идэв шиг байгаа. Тэгэнгүүтээ энийг мэдэнгүүтээ ам гарангуудаа гүйч чи хоёр данс нэгэ тавьсан байгаа. За бас санхүүгийн сахилга. Тэгээ одоо санхүүгийн сахилга батад суралцахгүй бол бас хэцүү байна. Тэгээ ерөнхийдөө бол 2% цааш нь хийгээд 98% цааш нь харуулж тийм байна. Окей, ер нь бол 2% харамтлал үүсгдэг юм байна гэж ойлголоо. За дараагийн нэг сонирхолтой асуулт байгаа. Энэ нь юу вэ гэхээр ер нь та эмнэлгүүд дээр одоо тий ер нь өөрийнхөө эрүүл мэнд хэрэг анхаардаг вэ? Хамгийн сүүлд хэзээ эмнэлэгтэж үзүүлсэн бэ? Ягаад гэхээр би подкастаараа бодож байгаа маш олон залуучууд тухайн хүний хувьд юу гэдэг чи өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байна. Эрүүл мэндэд өөрөөр хэлэх юм бол ач холбогдол хүчин гэдэг нь хамгийн чухал зүйл юм шиг санагддаг. Тэр үднээс энэ асуултыг асууж. Ер нь хамгийн сүүлд хэзээ эмнэлгээр оров? За манай гэр бүл 2 шүдний эмнэлэгтээ ажилладаг. Тэгээд манай нөхөр олбор 2 оны дараа очижсэн. Би хүүгээ аваад сая яг карантин хичээл амрангууд очсон. Эмнэлгээр гэвэл шүдний эмнэлэгтээ бол байнга орчиж байдаг. Бүхэн шинжилгээ өгдөг гэвэл яг намар бит 2 нөхөртэй 2 бүтэлийн шинжилгээ өгсөн. Тэгээд нөгөө өрхийн эмнэлгээр дамжихаар жоохон удаан байдаг учраас манай гэр нөгөө Баян зүрхт өргөт тэгээ нөгөө хүн амралтай учраас бид шууд ялс руу очиод өгчдөг байхгүй. Ялс хамаагүй амар хурдан байдаг. Тэгээд дээрэс нь халдварт дээр сайн дурын шинжилгээ өгдөг. Юунд заримдаа уйлралтай, заримдаа хагасжилттай нэг өгдөг. Ер нь бол жилд бол тогтмол өгдөг юм шүү дээ. Тэгээд саяхан бас манай нөхөр хэлжсэн хүшийн нэлгэний БЦ гэж өгөхтэй юм шүү. Хоёул ерөөсөө өгч үзэж байгаагүй. Дээрэс нь энэ халдварт дээр чинь нэг 15,000-аар билүү 15 жил 20 жил даатах нэг юм эрүүл явуулдаг тийм вакцин байна мэн гэдэг. Тэгээд за очино гэж хэлсэн байгаа. Нэрээ тэрэндээ ойрхон очих юм байна. За асуултаараа сануулж. Ер нь бол тийм сануулчлаа баярлалаа. За тэгэхээр ер нь бол эрүүл мэндэд нэлээд анхаардаг гэр бүлтэй нэлээд анхаардаг урлагийн одоо ийм хүн байна. Яагаад би ингэж бодоод байгаа гэхээр маш олон залуучууд маань өвдөхөөсөө өмнө эмнэлэг дээр очдог биш үдсэн дараагаа очдог ч юм уу тий. Өөрөөр хэлэх юм бол тодорхой зовир илэрхгүй бол одоо юу гэдэг чинь за гайгүй гэж явцдаг. Тэгэхээр бас манай подкастын зочдууд маань юу гэхээр маш олон залуучуудад эрүүл зөв амьдралын хэв маяг дээрээс нэмд эрүүл мэндийн анхаарахыг бас уриалаасаа гэдэг үүднээс энэ асуултыг оруулсан. Тэгээд таны хувьд бол ер нь шүтний эмнэлэгтээ бол байнга амьтаа ажиллагаатай ажилладаг
Өөрөө ч гоё шүттэй юм байна. Шүтний зургийг жич авч аваа тий. Бас нөгөө нэг бүр наад зах нь бодоход л өвдцэн оноо очвол санхүүгийн өндөр эрсдэл гарна шүү дээ. Тэгэхээр наан нь зүгээр нэг 20-30 мянгаар жилдээ удиралдаа шинжилгээнд орчоод байвал бас тий. Тэгээ магадгүй 2-300 сая хагалгаа ч юм уу магадгүй эмчилгээний бүр төлбөртэй болоод эхлэхээс илүүтэй тогтмол өөрөөр хэлбэл хэвшил болгочвол бас их зүг байгаа тий. Тэгээ сүүлийн үед бас нөгөө бид нарт хандаж нөгөө хандийн тоглолт хийлгэх хүмүүс айгүй хандаж байхгүй тий. Тэндээс айгүй их залуучууд байгаа байхгүй. Дөнгөж нэг хүүхэдтэй ээж мэж хүртэл хорт авдраар өгдөгчөөр яагаад ийм болчихж байгаа ийм залуу басаа гэж бодоод. Тэгэхээр нөгөө өвчин чинь залуу хөгшин юм уу залуу гэхийг одоо нөгөө ялахгүй болсон. Бид нар идэж ууж байгаа юмнаас шалтгаалаад ийм болчихсон. Тийм буруу хэм маяг тийм магадгүй буруу хооллолт хүнс тийм гих мэтлэн айгүй олон асуудал. За ер нь бол эрүүл мэндийн нэвтрүүлэгч бол авчлаа шүү. За одоо дараагийн асуулт их сонирхолтой асуулт ба. За ер нь бол өнөөдөр нийгэмдэр маш олон хүмүүс хариуцлагагүй байна. Залуучууд хариуцлагатай байх хэрэгтэй. За улс төрийн хувьд ч гэсэн хариуцлагын талаар яригдж байна тий. Хувь компани дээр ч гэсэн өөрөөр хэлбэл ажилтнуудын хариуцлага, гэр бүл дээр ч гэсэн хариуцлага гэл. Энэ хариуцлага гэдэг үгийг нь яригдж байгаа. Таны хувьд энэ хариуцлага гэж юу юм? Хариуцлагыг яг юу гэж ойлгодیں۔ Тэгээ залуучууд ямар хэр хариуцлагатай хандж байна? Манай нийгэм ер нь өнөөдөр хэр хариуцлагатай гэж бодож байна? Яг бидний мэрэгжил болвол яг нөгөө өглөө очиж хуруу хийдэг шиг заавал нөгөө хүнээс өдөр тутам ингэ хариуцлага шаарддаг учраас бид нар яг нөгөө тогтсон үедээ тогтсон цагтаа тоглолтондоо очно гэсэн бол очдог тий. Яг тэдэн цагт бэлэн байна гэсэн бол тэндээ бэлэн байж яадаг хүмүүс учраас бидний хувьд бол бас гэж гайгүй. Гэхдээ одоо л нөгөө нэг хүн болгонд нэг юм жижиг сажиг худлаа хэлэхгүйгээр нэг юм амьдрал нэг байдгүй шүү дээ. Нэг ядахнаа л тий. Анаас нэргээ орлоо гэж ярьцдаг ч юм уу тий. Тиймэрхүү тайвшруулахын жижиг сажиг тий. Бас байгаад гэдэг. Ер нь худлаа хэлэхгүй байхыг нөгөө өөртөө жоохон хөвшил болгоод те нэг бүр том те далаацтай тийм худлаа хэлэхгүй те ядаж л хүний ажил алаад юм уу очихгүй байх нөхцөл мөхцөлтэй уцаа аваад хилчдэг ч юм уу те нэг уцаад тастаад байгаад идэггүй ч юм уу те эсвэл өнөө орой дуусгаад маргааш өглөө үзүүлнэ гэсэн бол эсвэл нөгөөдөр яг үзүүлнэ гэсэн бол тэрийг яг цагт нь үзүүлчихдэг те уг нь би өглөө ирсэн маа те орой амжааг өглөө ирээд хийчээд ингэнэ гэсэн чинь бас ингээд гээд нэг тэгдэггүй байгаасэ гэж бас боддог. Тэгээд дээрэс нь би ч бас өөрөө нэг жоохон цаг баримтлахыг хичээдэг. Тэгээд заримдаа бас нөгөө хоцрох тохиолдол байна л да. Гэтэ аль болох хичээдэг. Тэгээд болж игэл худлаа ярихгүй байгаадах юм бол тэр нөгөө тэхгүй тулд те өмнөөс нь хилччихвэл те би ингэх гээд байна шүү намайг уучлаарай гэдэг хэлчихвэл энэ бас хариуцлага юм болов. Тэгэл алхам тутамд л хариуцлага хүнээс гараад байна шүү дээ. Тийм. Хэлсэн амандаа хурж ивэл хариуцлагатай бай гэж ерөнхийдөө ойлгоод шүү дээ. За магадгүй үнэхээр чадахгүй болсон бол өвчлөө мэдэгдчихдэг ч юм уу. Тийм. Тэгвэл бас хүн дараачийнхаа ямиг бас бодоод төлөвлөж шүү дээ. Тийм. Тэгэхээр яг хариуцлагын тал дээр бол юу гэдэг залуучууд айгүй олон зүйлийг л харж байгаа бох тийм. Дамаа одоо би сүүлд харахад маш олон залуучууд залуу гэр бүлүүд салсаа харж байгаа. Энэ бол би бас хариуцлагатай холбоотой юм болов уу гэж бодож байгаа. За дээрэс нь маш олон ажиллагч нар дээрэс нь маш олон ажил хийж байгаа залуучууд хоорондоо уулзах чадахгүй ч юм уулзсаар нь удаа ажиллаж чадахгүй байгаа байдал нь хариуцлагыг бас харуулж байгаа болов уу гэж боддог. Тэгээд нөгөө талаас нь сайн хэлж байгаа л да урлагийн салбарын хариуцлага, урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлага бол өдөр тутмаар хэмжигдэхгүй магадгүй уран бүтээлийн чанараарч гэдэг юм уу тийм. Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо юу гэдэг гаргасан бүтээлээрээ хариуцлага нь харагддаг юм болов уу гэдэг. Энэ бас их сонирхолтой гоё юм байна. Тэгээ шин санаа хэр өмнөх хийсэн юмнасаа хэр өөрчлөлт хийж байгаа юм уу эсвэл хэр агуулгатай байна тэр юмнасаа урам хийж байгаа урам төлөөсөө бас харагдана л та. Тэр бас. Тийм. За түрүүн ярьсан л та одоо нэг дүүндрийн бас нэг хаяа бас нэг тийм зодж модчдаг гэсэн юм. Би мартцсан. Манай дүүнэр мартаагүй байдаг. Ер нь хэлбэлтэй зодсон хүн бол мартчихдээ зодоосон хүн бол байг санаал явж идэг байхгүй. Тэгэхээр би бол энэ бас харилцаатай холбоотой нэг асуулт байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь бол та одоо яг хинээс хамгийн их уучлалт гуйхыг хүсэж байна гэдэг асуулт байна. Тэгээд яагаад гэж байна. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр та магадгүй харилцаанд илүү эдгэрлийг гэдэг юм уу? Харилцаанд илүү том амжилтыг авчих зүйл бол уучлал гэж би хардаг байхгүй. Тэгээд магадгүй та мартцсан ч үеж болно. Эсвэл магадгүй юу гэдэг хэлж амжаагүй өөч үеж болно. Ийм хүн байвал бас энд те. За тэр ийм байгаа. Тэгэхээр би яагаад тэр энэ асуулт маань та хоёрын харилцааг илүү эрүүл юм уу? Илүү дараагийн түвшинд авч байгаа л найдаж байгаа. Бас үзэгчдээ энэ соёлыг суулгах гэдэг юм шүү. Манай хоёр дүү бол тэр хоёроос уучлахгүй байхгүй. Ер нь зодоолох хэрэгтэй гэж. Нэрээ зүгээр тоглоомор их тэр хоёроос уучлахгүй байхгүй. Тэр хоёр зүгээр ингээд одоо болохоор зүгээр юм фаны байгаа байхгүй юу? Гэр дотроо бол тэг би ерөнхийдөө нэг тийм хүмүүстэй нэг тийм муудаад нэг юм амар гүн гүнзгий ч юм уу тэгээд идэх хүн биш. Нэх
тийм надад нөх амар гомцсон хүмүүс ер нь баг байхгүй байх гэж бодож байна. Тэгээд тийм гүнзгий сэтгэл бол үлдээдгүй зүгээр нэг анзаарахгүйгээсээ болж хүмүүс нэг жижиг сажиг заа нэг арайч нэг сандал тавиад өгчихгүй явдаа гэж нэг гомдохгүй л ахал та тий. Тийхгүй би нэг тийм хүнтэй мууддаггүй учраас одоохондоо бол яг нэг тийм тэрнээсээ уучлалтгүй чи яна тэгэхэд ихсэн гэхээр юм бол байхгүй байна. Зүгээр өөрөөсөө уучлалтгүй бол нөгөө дандаа за би яг тэгэндээ гисэг мөртлөө те заримдаа өөрийнхөө хэлсэн үгэндээ хүрээгүй те одоо болтол за би яах вэ гэдэг мэдэг юмнасаа те нэрлэхүү замаагаасаа болоод ч юм уу эсвэл одоо хүртэл нэг юм хөвшүүлж болохоор байсан юмыг өөртөө хөвшүүлээгүй дадал мадал ч юм уу те тэгэл хийнэ гэсэн мөртлөө хийж амжиг одоо жишээ санхугаас ахлах утаас ихсүүлээд би айл эртэл тийм нөгөө өрхийн гэргийн дэвтэр янз бүрийн дэвтэр зөндөл авч хөтөлж исэн байхгүй тэгэл айл эртэл би дансныг л айл эртэл ингээл хадгалаад те гоё байх боломж байсан мөртлөө тэгээгүй тэгээд өөрөөсөө уучлахгүй л өөрөөсөө асуучлахгүй болох юм дээ. Тийм тэгээд ер нь бол өөрөө өөртөө ярилцдаг л та. Гэр ихнийгээ аль болох гэр ихнийгээ гаргаад гэрээ ганцаараа цэвэрлэж явахдаа өөртөө ярилцах сонирхолтой ер нь тийм бас дадал байдаг. Гэтэ ер нь өөртөө ярилцдаг. Тэгээ өөрөөсөө хүн ер нь уучлалт гуйдаггүй бах тий. Мэдхгүй. Гэтэ ер нь өөртөө ярилцдаг ингээд дуутай ярилцдаг юм уу? Эсвэл дуугүй юм дотроо ингээд ярилцдаг уу? Эсвэл дуутай ер нь чи ийм штэ гэдэг ч юм уу. Зарим хүмүүс янз янзаар өөртөө харьцдаг шүү. Тойлон таараад хэлдэг ч юм уу. Эсвэл өөртөө айгүй чанга дуугаар хэлдэг ч юм уу. Эсвэл зарим шүү дотроо ингээд ярилцаад явчихдаг тий. Таны ихэвчлэн би нөгөө янз янзын нэвтрүүлэг үзэх тий подкаст сонсох тиймэрхүү зүйлийг гэртээ хэрэгжүүл сонсдог байхгүй. Тэгээл бид нарт бас гэртээ байх цаг зав тийм их биш. Тэ нөгөө замд явж байгаа аль нь олтуудад явж байгаа үед бол замд байнгын сонсч идэг байхгүй. Тэгээд заримдаа гэртээ бол одоо яг энэ амралтын хугацаанд бол гэрээс гарч болохгүй байгаа нөхцөл гэртээ ямар чихвч зүгэл гэрийнхнээс өөрийгөө тусгаарлаад байлтай байна шүү дээ. Тэгээд сонсоод явж байхдаа яг боддог байхгүй ингээ хүмүүс ингээд асуулт тавингууд хүн өөрийнхөө өсгөөс хариулж байгаа шүү дээ. Би зогсоодог байхгүй зогсоод надаас яг ингээ асуул би ингэх юм байна. Ингэж хариулах зүгээр юм байна. Дотроо гэж боддог тий. Ингээ айгүй их боддог өөрөөсөө хариу. Өмнө нь ер нь подкастын зочноор орж байгаагүй анх удаа подкастын зочноор өргөдөж байгаа гэж ойлголоо. Сая бол ярианаас ерөнхийдөө тий өөр хүмүүсийн подкастны асуултанд ингэж хариулмаар санагддаг гэдэг бас тий мөрөөдлийн би биелүүлчих шиг боллоо. Тоглосон. Айгүй. За энэ бол сонирхолтой юм байна. Ер нь бол би юу гэдэг харилцаа дээр хөвчлээ хэн нэгнээс уучлах байхлаар ойлгодог байсан бол харин өөртөө тавьсан зорилготой хүрээгүй ч юм уу эсвэл магадгүй өөртөө шүмжлэлтэй хандаад өөрөөс нь заримдаа уучлах юмар санагддаг гэж манай зочин маань хариулж байна. Та бүхэн бол бас өөрсдийнхөө хэрэгцүүлж бодох байх. Магадгүй юу гэдэг та өөртөө шүмжлэлтэй хандсаар илүү урагшаа тэмүүлдэг ч юм уу, илүү юу гэдэг өөрийнхөө хүрэх гээд байгаа газараа хүрэх тэр хугацаанд богиносдог ч юм уу. Ийм зүйл бас нэр байж болмоор юм биш үү? За дараагийн асуулт асууя. За дараагийн асуулт болохоор их сонирхолтой асуулт байна. За хамгийн олон жил одоо найзлсан найз нь хэдэн жил найзлсан бэ? Ер нь ямар хүн байдیں۔ Ягаад тэгэхээр хүмүүсийн хувьд хүний амьдралын одоо хамгийн чухал хүмүүс бол найз төхөд гэдэг. Магадгүй зарим хүн нэгэнд ээж аав наач гэдэг юм уу найз юу гэдэг ойр хамаатанда хэлээгүй зүйлээ найзтай хаваацдаг. Өөжөр тайвширдаг ч юм уу. Хамгийн чухал төвшөлтгөр бол би найз л гэж хардаг л да. Тэгээд таны хувьд одоо хамгийн олон жил найз төхөрсөн ямар хүн байд юм бэ? За хамгийн олон жил гэхээр 5 дугаар ангиас хойш найзлсан 2 найз хүн байгаа. За нэг нь нэхлэн бодогч, нэг нь орчуулагч мэрэгчлээ. Тэгээд яг би тэр хоёрыг хаана явж гин, ямар төвшөнд, аль компанид ажиллаж гин гэдгээр нь их мэддэггүй. Нэг нь Эрдэнэс 5-нд толгойд, нэг нь Вагнер Азад ажилладаг. Хоёулаа салбартаагаас тэргүүлэх компани тоонд ордог. Гэхдээ бид гурван уулзахаараа яг ажил мэргэжил ярьж тэгж яадаггүй. Уулзалтдаггүй. Яг нөгөө 10 жилийн найзаараа уулздаг. Тэгээд хоорондоо уулзсарыг айл гэр ууж тоглолдог. Тийм байна. 10 жилийн найзуудаараа уулздаг. Тэгээд 10 жил байхад хүүхэд байхад би нэгэ мэддэг байснаас одоо яаж хэрхэн өөрчлөгдөж чинь те чи айлын эзэгтэй болохоор чи нөхөртэй болохоор чи антай болохоор чиний дотор ус эмэгтэй хүн яг ямар байна те хэр төвчээртэй юм уу хэр тууштай юм уу те тэр талаасаа илүү уулзаж би бинтэйгээ ярилцдаг. Тийм найз байна. Тэгээд би сүүлийн үед бас энэ найзыг их бодоод байгаа маа. Тэгээд би ер нь нэг ихвчлэн хүмүүстэй нэг тийм амар их гүн гүнзгий тийм муухай харилцаа үүсгэдэггүй хүмүүстэй нэг тийм муудаад байдаггүй тэгсэн ирнэ бас хүмүүсийг амар их өөртөө бүр ингээд бүр татаад байдаггүй те ингээд нэг жоохон юм цензуртэй юм уу юм нэг жоохон
хаалт байгаад идэв шиг нэг юм шат байгаад идэв шиг ингээ шүүр. Тэгээд миний одоо 10 жилийн хоёр найз зөвхөн ч гэсэн намайг маш сайн мэддэг хэрнээ намайг 10 уруу шиг мэдхгүй 8 уруу мэддэг жишээний тий. Тэгэхээр би зүгээр өөртөө саяхан яг энэ тухай би бодсон байхгүй юу. Хүмүүс ингээд найзуудаараа миний одоо 10 жил найзлсан 20 жил найзлсан найз гал ингээд зураг хөрөг ахуулаад тий. Тэгэл ингээд харна би боцсонгүй яагаад надад ийм зураг байхгүй юм бол тий. Би ер нь хинтээ удаан найзлсан. Миний яг намайг амар мэддэгтэй өста тим найз хин байна гэж бодоод бодсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь би өөрөө ингээд цензур тавьд юм байна. Тэгээд би яагаад ийм болцсон гэж зүгээр бодсноо хүн ерөөсөө ганцаараа ирсэн ганцаараа буцсан хүнд найдахгүй гэдэг ийм өөртөө найдна гэдэг нэг тийм хандлагаас бас болсон байж магадгүй гэж би бодсон. Надад толгорж байгаа асуудлыг би өөрөө шийдэн тэ. Би найздаа зовлонгоо юм уу ямар нэгэн асуудлаа яриад тэр миний өмнөөс шийдэж өгөхгүй учраас ч гэдэг юм уу тэ. 8 уруу мэдэх найз байна 10 уруу мэдэх албагүй юм шиг байгаа. Тэгэл тийм хандлагаас өөрөө мэдээ явж байгаа гэдэг. Нөгөө алгаа анхаарч тогоондоо асуудлаа тогоондоо шийдчихдэг ч юм уу нэг тэрнээс болоод нэг тийм намайг 10 уруу мэдэх найз байхгүй юм шиг байна. Гэтэ ер нь би их танил ихтэй найзууд олонтой. Тэгээд одоо баяр ёслолтой жишээ нь өөрх найз олонтой. Зовлонгоо би ярих нэг хитгэн найз байна тий. Заавал би ярих алавчгүй гэж боддог учраас тэрнээс болсон гэж магадгүй. Тийм. Гэтэ гоё удаан ажиллаж байгаа найз бол 5 дугаар ангиас хойш гэдэг чинь 17 8 жил болсон л шүү дээ. Тийм байна. Бас аюулгүй олон жил болсон байна тий. За дараагийн асуулт. За өнөөдрийн одоо яг байгаа чанцалт болон буюу өнөөдрийн дуучин чанцалт болон өөрийнх нь хүсч мөрөддөг чанцалт болон өөрөө хэлэх юм бол тийм байгаасаа гэж боддог нэг хүн байгаа. Тэр хүнээс хэр хол вэ гэж юм л та. Өөрөөр хэлэх юм бол та ирээдүйд ийм болчихвол гэж бодд юм уу? Эсвэл одоо байгаа чанцалт болондоо дэндүү сэтгэл ханамжтай байдгүй гэж. Тэгэхээр ер нь одоо байгаа чанцалт болон ирээдүйд хүсч бодож мөрөөддөг чанцалт болон хооронд хэр их хол зай байгаа вэ? Ер нь тэр хооронд хэр их хөдөлмөрлөх шаардлага байна? Эсвэл одоо байгаад илүү сэтгэл ханамжтай байх уу? Би яг эдийн тал дээр биш. Нэг тийм ингээд юм сурчхаасаа юм мэдчихээсэнтэй хүнээс ингээд нэг илүү юм мэддэг болчихсон гэдэг дээр ч шуналтай юм шиг байна. Энийг хизээ мэддэг яг ингээд одоо ингэж яг одоогийнхороо ингээд мэддэг болсон бэ гэхээр саяхнаас энэ бол саяхнаас би оюутан болж ирээл шууд нөгөө гэрээгээр дуулдаг байсан. Одоо ингээд бусад цагтаа хичээлийнхаа хажуугаар караоке паб ажиллуулж үздэг те 8 нарын хүнсний дэлгүүрт каст хийж үзээл ресторан зохион байгуулагч хийж үзээл янз янзын ажил давхар хийж үзээл яваад исэн байхгүй. Тэгээд ингээд нэг юм чадах нь уу гээл ингээл айдаг мөртлөө чадчихсан гэсэн нэг юм бас байгаад идэг. Тэгээд жоохон нэрлэхүү тэгсэн хэрнээ ингээд нэг юм эхлүүлээл үзээд идэг те. Тэгэл йогт явж үзээл оюутлын курст сууж үзээл тэгэл маникюр юу гэдгийг те ингээд янз янзын юм хийж үзээл яваад исэн. Тэгээд эмэгтэй хүн чинь нэгдүгээрт өөрөө юм сонирхол нь ингээ айгу хурдан урдан солигдоод идэг. Дээрээс нь урлагийн хүн болохоор ч тэр юм янз янзын юм туршиж үзэх гээд идэг те. Тэгээд өөрийгөө ингээл янз янзын юм ингээл хийж үзээл за энэ миний хийх юм биш юм байна. За би ингээд удаан суугаа юм ойдог хүн биш юм байна те. Ингээд өөрийгөө хайгаад яваад исэн. Тэгээд одоо бодох нь энийг би гинтхэн за би өстой өөрийгөө хайх хэрэгтэй мэн гэж би бодоагүй анханасаа л тэгээд янз янзын юм хийж үзээ яваад исэн болохоор бас нэг жоохон шуналтай юм болов уу гэж би бас бодоод тэр тал нь тэр шунал нь бас зөв байгаад нь бас нэг жоохон өөртөө бас энийгээ хөгжүүлээд байх юмсан гэж боддог. Тэгээ яг хоо миний багаасаа мөрөөдөж исэн юм болвол дуучин болох хэрэгтэй байсан. Тэгээ би дуучин гэж хэлэгдээд одоо соёл урлагийн сургууль төгсөөд видаасан тоглолтоо хийгээд хамтарсан тоглолтоо одоо 3 дахь тоглолтоо хийх гээд бэлдээд явж байгаа. 21 аймгаар бүгднгийнх нь бүх сумаар тойрцсны дараа одоо би ингээд за би ингээд дуулж болж юм те хүн намайг ингээд дуулахлаар алах ташаад байна те баярлаад байна те тэнд бас нэг баярлаад намайг ээжиндүүд болвол уйлаад аавындууд болвол нулимсаа арчаас сууж байгаа хүн байгаад байна гэдгийг харахлаар би нөгөө хий гэсэн юмдаа хүрий гэсэн юмдаа хурж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би ингээд улам өөртөө итгэл нэмэгдээд байгаа байхгүй юу. Тэгээд одоо нөгөө сая өнгөрсөн он солийн тэргүүний авахтаа би ингээд амар хаппи авч байгаа байхгүй юу. Нөгөө баярлаж авч байгаа байхгүй юу. Тэрийгээ одоо ингээд би яг ингээд болчлоо доо гэж одоо ингээд энэс цааш би яах юм гэхээр за би мэдээж ингээд дууга дуулаад явна те миний дууны чиглэл ингээд уран бүтээлүүд өөрчлөгдөөл явна те ингээд бодхолоор ингээд яваад ах юм байна да хажуугаар нэг юм хийх үү яах уу гэсэн бодол орж ирж байгаа байхгүй юу. Тэгсэн тэрний хажуугаар давхар нэг юм бодол орж ирсэн нь юу гэхэлэр би ингээд дуулаалах юм байна. За би ингээд гоё өмсөөл гоё дуулаад ингээд тайсан дээр гоё байгаад ах юм байна. Тэгээл ингэснээрээ
би ингээд ашигаа олоод тэ би орлоготой байгаад би ингээд амьдралаа аваад за яваад иж болж гинөө. Тэгээ намайг ингээд одоо зүгээр өөрийн мэдлгүй ингээд сошиал дээр ингээд даган дөрөөд юм дүүнэртэй хүүхдүүд дагагч нартай болчиж тэгээ одоо би энэ дээр би өөр юу хийж болох юм гэж бодсон байхгүй юу. Тэгээ яг манай гэр бүл угаасаа ээж маань ч бас тийм угаасаа багаас маань ингээд чиглүүлдэг байсан байж магадгүй бид нар нөгөө эрдэнэтэд байдаг инрэл төв гэж яддаг байхгүй хүүхдээ асрах юм. Тэгээ би тэнд асрахад нөгөө асрахаас ирж уралдаанд тэнцэнд ордог найзуудтай асрах дээр бид нар очиж нөгөө нэг юм бичхэр мэхэр юм өгдөг байсан. Тэр манай нөгөө намайг бага байхаас эхэлсэн болохоор бас тэр талын юм руу бас чиглүүл зөв юм шиг сонирхол байх юм шиг байгаа. Тэгээ би одоо өнгөрсөн 2-3 жилийн өмнөх төрсөн өдрөө энэ Гацууртад байдаг Бадамлынхаа хүүхдийн асрах дээр очиод тэнд очиж дуулж хурдаад бэлэг өгөөд тий. Тэгээд бидний ажил чинь өөрөө дандаа ингээ хүмүүс дунд ажиллаж идэг нийтийн дунд харилцаанд орж идэг учраас одоо явах тусмаа би энэ чиглэл рүү ажиллавал зүгээр юм гэсэн бодол орж ирсэн. Тэгээд 2 жилийн өмнөөс нэг сан байгуулсан. Тэр сангаараа дамжуулаад хийдэд хорих дээр тоглосон. Тэгээд тэгээд хорих дээр тоглохын хажуугаар ном цуглуулад аваачиж өгсөн. Тий одоо өөрийнхөө хүрээнд юм хийж байгаа байхгүй тий. Эхлүүлсэн ажил маань бас айгуу хөөрхөн явж байгаа. Тэгээд энэ бол нөгөө ашигын бус учраас би өөрөө хөрөнгө оруулалт хайж тий одоо жишээ нь авч очиж байгаа тоглолтынхоо баг хамт бол нэг бие цалинжуулна тий. Тэгээд тийшээ очиж байгаа зардуудаа би өөрөө дааж байгаа учраас энэ бол ашигын биш учраас энийг би уйлал тутам ингээд амар том хилцэн гэсэн чи уйлал тутамд болохгүй юм байлээ. Тэгээд дээрэс нь жилдээ ядаж 2-3 хийх хэрэгтэй юм байна гэж би бодсон. Тэгээд он гараад хийн гэжсэн маань нөгөө өвчний улмаас ингээд цуцлагдсан. Одоо тэгээд намар очивол 2-3 удаа очсон. Тэгээд танай тоглолт маш сайн байсан гинэ, маш өгөөжтэй байсан гинэ. Тэгээд хажуугаар нь ийм лекцтэй явсан гинэ. Тэрий чинь ингээд манайх дээр авъя гэд ингээд хорих дамжаад нөгөө ингээд ярилцсан юм байна. Тэгээд дахиад он гаранхтаа явна гэжсэн тэгээ хоригцоо. Одоо тэгээд хизээ ингээд 20-50 өтнөө тэгэл явах бах. Тэгээ ийм ажил эхлүүлж үзсэн. Тэгээ би энийгээ улам дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна. Би дэлгэрүүлээ цаашаа тэртээ тэрнгүү хандивын тоглолтууд зөндөө зохион байгуулж үзсэн. Чадах юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ улам одоо яарч сурах хэрэгтэй юм байна. Тэгээ одоо хүмүүстэй улам илүү нээлттэй байх хэрэгтэй юм байна. Тэгээ тэрийг цаашаа хөгжүүлэе гэж бодож байгаа. Тэгээ дээрэс нь бодож байгаа юм ихээ ингээ хүн чинь ингээл би нэг ингэчүүл нэг хүнд чинь нэг мэдрэмж байдаг штэ. Юу ч хийсэн нэг юм эв дүүтэй бас хүн байна. Эсвэл нэг юмдаа ингээ амар сайн хүн байна тий. Тэгээд би ингээд бодох нэ харилцаан дээр ч тэр ямар нэг юм хийсэн ч тэр нэг баг зэрэг эвтэй юм шиг байна. Тэгэнгүүтээ би энийг эхлүүлвэл ингээд дэмжчих найз байгаа юм чинь энийг ингэ хийгээд үзье. За энийг би бас эхлүүлнэ. За цаашдаа ер нь тийм юм хийндэ гэсэн бодол аявих байгаад байхгүй юу? Яасыг олон бодолтой. Айгуу шаттай. Миний асуулт юм байсан шүү дээ. Ер нь та өөрийнхөө боддог тий чанцад болмос хэр хол вэ? Эсвэл яг өнөөдөр хүрсэн байна уу гэдэг асуулт. Би өнөөдөр өөр асуултаа мартаад юу хэлээ бодсон. Ер нь хэр хол байна? Эсвэл яг ажид нь байна уу? Тэгэхээр би харин нөгөө нэг их шуналтай учраас ингээл хүрээгүй л байгаа юм байна. Яваад байх юм шиг байна. Тэгээд нэг юмд нэг шатн дээр гарлаа ч гэсэн цаанаа дахиад шат босгоод өөрөө цаашаа яваад байх юм шиг. Тэгэхээр бас юу гэдэг энэ нөгөө подкастыг сонсож байгаа хүмүүс магадгүй бас ийм сайн дурын ажил хий тий магадгүй юу гэдэг олон нийт чиглэсэн одоо тэр 20 анги өдрүүч гэдэг юм уу асамжийн газрын хүүхдүүд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах ийм ер нь одоо залуучууд ийм сонирхолтой бүлэг хүмүүс их олон болсон байна. Тэгэхээр юу гэдэг чинь бас тэнд одоо юу гэдэг тийм үйл ажиллагаа зохион байгуулах гэж бол манай дуучин шансал болон манай та хамтраад бэлэн байна. Тэгэхээр энэ бол бас юу гэдэг чинь өөрийнх нь Facebook-аар ч байд юм уу эсвэл өөрийнх нь одоо Instagram-аар ч юм уу ямар нэг байдлаар холбогдоод ингээд бас юу гэдэг олон хүмүүс нийлээд илүү хүчтэй үйл ажиллагаа зохион байгуулах хаа гэж би бодож байна. Тэгээ бас санал үзэл бодол нэгтэй зорилго нэгтэй хүмүүс нэгдэцгэх хаа гэж бодож байна. За дараад нь сая бас хэлээд байна л да. За ингээл дараа үеийнхэндээ ингээд үйл ажиллагаа ингэж хийсэн те ном цуглуулад өгсөн ийм олон нийтийн арга хэмжээ ингээд зохион байгуулсан гэдэг. Тэгэхээр би танаас дараагийн асуулт нь ямар асуулт байгаа вэ гэхээр ер нь та дараа үеийнхэндээ өөрийнхөө үр хөвгөдөд дараа үеийн нийгмийнхэндээ одоо үеийнхэндээ гэсэн ямар өв үлдэхийг хүсдэг вэ? Тэ яг ямар нийгмийг, ямар соёлыг эсвэл ямар байгууллагыг ч гэдэг юм эсвэл одоо яг юу үлдээмээр вэ таны зүгээс? Энэ бол зөвхөн эд хөрөнгөний хувь биш гэж хэлэх гээд байна. Тэ. За яг үеийнхэндээ гэх юм бол одоо бид нарыг бас урлагийн хүмүүсийг даган дөрөх хүмүүсээс олон байдаг болчих. Тийм учраас би арай жоохон өв соёл талдаа үлгэрлэхийн тулд өдөр тутмын амьдралдаа нөгөө их зарчлаа харуулсан
одоо жишээ нь алчуурч бай, цүнхч барьсан Монгол ахуй харуулсан тий. Тэгээ юм барьчих хийсэн, хэрглэж хийсэн тий гэж боддог. Тэгээд өдөр тутамдаа би маш их дээл өмсдөг. За тэгээ намайг мэддэг, дагдаг нь бас мэддэг болж байгаа. Би өөрөө нийтийн дууны нэгдсэн холбоонд ажилладаг байхгүй. Тэгээ одоо манай холбоо бас 15 жилийн болох гэж байна. Анхал Жавхлан баясгалангийн үед тэд нар эхлүүлж ирсэн. Тэгээ одоо 15 жилийн болох гэж байна. Одоо энэ жил бид нар холбоогоо залуу удирдах зөвлөлүүдээр сольж байна те. Өөрсдөө манайхан санал гаргаад ахмадууд нь одоо залуу үе зүтгэх болсон гэдээ хүлээн зөвшөөрөөд тэгээд залуучууд нь өөрсдөө дотроосоо уралдаад те нэгнийгээ ингээд тамилаад удирдах зөвлөлөөр ажиллаж байна. Одоо залуучууд аваад ажиллаа авж байгаа үед бол улам илүү ирч хүчтэй болоод улам илүү нийтийн дуу урлаг ер нь дууны урлаг ер нь зөв голдралтай ороод те ядаж дуучны нь өөрөө оюуны бүтээл контентуудаа хамгаалуулдаг болоод ирвэл эргээд тэрлүүгээ те илүү гоё санаа гаргасан илүү уран бүтээлүүдийг хийх илүү өөрийгөө хөгжүүлж өөрийгөө өөр өнцгөөс харуулсан юм хийх боломж нэгдэх байх гэж би бодож байгаа юм. Тэгээд ирэнгүүт даган дуурайхтай урлагаар хүмүүжигдэж байгаа хүмүүс чинь бас арай өөр байдаг шүү дээ. Тийм учраас даган дуурайх хүмүүжлэлт нь бас нөлөөлөх байх гэж бодож байна. Тэгээд бас яг манай угаасаа нийтийн дууныхан ямар л дээл хийгээд өмснө бүгд л дуурайгаал хийлгээд өмсдөг те ямар л өнгө энэ жил урлагийнхныг дуурайгаал те ямар өнгө ямар төвөл ямар өс тасалт дагаал ингэдэг учраас бид нар өөрсдөө бас алхмын төрөнд явж явах хэрэгтэй учраас манлайлж явах хэрэгтэй. Тэгээд тэрийгээ бас бодож байгаа өөр хүүхэдтэй үлдээх гэвэл одоо манай ээж аавын үед бол яг бас нэг юм хураагаад ингээ үлдээе гэдэг байсан байна. Одоо үлдээсэн байна бас. Би бодохдоо яг мэдээж дансанд нь юм одоо одооноос хоригдлуулж эхэлж байгаа юм дансандаа үлдгэл байх л та. Гэхдээ тэрийг үрэх ухаан нь үлдэхгүй болвол тэр бас хэцүү шүү дээ. Үржүүлэх ухаан нь байх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ хүүхдтэйгээ одоо манай хүүхэд бас бодлоготойгоор их засаг гэлтэй сургууль сургаж байгаа. Яагаад гэвэл их засаг 1-р ангиасаа хийл үзэж байгаа. Тэгээ шатар бүжигтэй дагалдах хичээлүүд нь нөгөө нэг биеийн хөгжлийг бас орхигдуулахгүй тийм байдаг учраас их засагт өгсөн. Тэгээд их засаг 5-р ангиасаа эхлээ хэллээ сайн сурсан хүүхдүүдийг гадагшин нөгөө нэг солилцоогоор явуулдаг учраас би хүүгээ дагаад гэр бүлэн дагаад хүүгээрээ авчид хичээлгээд хүүтэйгээ зэрэгцээд бас гадагшаа явна гэж бодоод байгаа. Тэгэж бодсны үдсэн дээр хүүгээ одоо бас давхар хэлхийн одоо манай гэр гэж нэг юм тэнтгүүлгийг бааха өг наасан гэж тэгэл зөрөгтэй уншаал тэгэл заримдаа ч мартчихъя заримдаа зогсоогоол нэг ингээд дүрсгүүдэд байвал бас өгнөдөө бүгдийн ихнээс нахуулаад гээл тэгэл яг хэл сургаа тэг боловсролын сургаад өгчий гэж бодож байгаа юм. Тэгээ яг бид хоёр бол урлагийн угаасаа багасаа нөгөө урлагийн мэдрэмж байгаад гэсэн л да манай хүүхд. Тэгээ хөгжим хүчрүүнийг түлхэж үзсэн. Тэгээд 500 гаруй хүүхдээс 30-д үлдээд оруулчихаа байсан байхгүй. Тэгээд нөгөө 6 настай 5 настай хүүхдүүд чинь нөгөө нотоор нүдэнгүүт айгүй ядарсан л та хөрх юм. Тэгэнгүүт нь за угаасаа мэдрэмж байгаа бол 5-р ангиасаа ингээд дахиад хөгжмийн анги нэгддэг учраас завхар хөгжмийн анги руу орох сонирхол байвал орно заавал шахаад яах юм. Тэгээд өөр мэргэжил рүү оруулсан. Зүгээр одоо бодох нь залуусын үед одоо яг өөрийнхөө үеийнхэнтэй хөл нийлүүлж болохын тулд хилтэй байг. Тэгээд дээрэс нь өөрийгөө илтгэх чадвартай байг яриа сурах те. Тэгчүүл одоо энэ өөрийнхөө тийм ядаж тэр хоёрыг нь сургачий гэж бодоод байгаа юм. Тэгээд өөрөө хүлээ аваа явуучвал өөрийгөө аваа явчихаар болчихвол би тэрэнд яана нэг өста хүүгээ тусна гаргаад нэг байранд оруулцсангүй гэж гих шалтгаан гарахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол хамгийн гол одоо үг бол тий тэр нь бас их гоё үг гарч штэ. Ерөнхийдөө бол тухайн дансанд нь мөнгө байршуулахс л тэрийг зарж тий одоо үрэх тий эсвэл үржүүлэх тэр ухаан гэдэг айгуу чухал юм аа гэд. Тэгээ бас манай подкаст сонсож байгаа маш олон хүмүүс бол харж байгаа хамгийн гол зүйл бол үр хөвгтдээ магадгүй ямар заншил эсвэл магадгүй ямар боловсрол төлөвшил ямар хүмүүжил өглөөж үлдээх вэ гэдэг айгүй чухал байна. Ямар компани эсвэл ямар байр машин гэдэг эд материалс илүүтэй энэ их чухал зүйл юм байна. За дараагийнх нь ер нь өглөө хэдэн цагт тогтмол босч байна. Тэр хөдөлмөр хийж байна. Сургууль орж яхад бол 6-7-аас 7-гийн хооронд босдог. Тогтмол манай хүүхдийнх нөгөө яг 9 цагт жил нардаг болохоор 8:30-д очсон байхад хангалттай учраас 7:30-д оройтлоо гэхэд 7:30-д усвал амжичдаг. Тэгээд бусад цагт бол одоо яг энэ амралтын байдалтай үе мэдж бол ялч хөл өсвөртөл унтчихлаа л та. Тэгээд бид нар чинь нөгөө ажил мэргэжлээс шалтгаалаад
сайн унтаж амраад үдээс хойш нөгөө хоолоос ирээд яг нөгөө хүний физиологоор хоолоос ирсэн үед нь очиж студи дээр хоол авчлахынд ордог юм уу эсвэл тоглолтууд угаасаа л үдээс орой цагт байдаг. Салбарын мэргэжлийн онцлог байгаа шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө тоглолттой оройтсан үед бол маргааш нь ялтчихгүй л унтчихлаа юм чинь. Тэгдэг. Тэгээ ерөнхийдөө бол яг одоо бол те нөгөө ажилгүй ч гэсэн зөнгөөрөө унтаад 9 хүртэл унтчаал тэгээ сүүлдээ бүр юу яаж шít. Унтаад хор улмаар санагдаад юу эсвэл гайг болж юм те. Хамж шít. Уул нь минийх амьтанд хайртай биш их ба. Амьтанд хайртай мартай гэж ер нь нэг тийм бодож байгаа ч амьтны тухай бодож байгаа ч байхгүй. Тэгээд гэсэн чинь оны өмнө гэртээ нэг загс аваад тэгээ загсч юм бол яхаа нөгөө хүнээс нэг тийм ачаалал шаардахгүй те 10 хоногт аквариум цэвэрлжүүлдэ өглөөд нэг хоолоо өгчүүлдэ байж гин те. Тэгээд яг бид нар нөгөө аялын тоглолтоор их явдаг болохоор цэцгийн их хүүлчихсэн учраас би нөгөө юм амтай зүйл авч амтанд ижих мжих тийм үцэг мэцэг авахаас амар айдаг байхгүй. Ер нь хариуцлагаас нь зугтаач юм байна л да. Тэгээ нөгөө ээж манай гэрийг заавал хэрэгэх болно те. Өдөр алга ирж цэцгийн туслах хэрэгтэй болно гэд тэрнээс өксүүлээд ээжигэд иргэдээ авчирсан байгаа. Ээж маань түр нөгөө манад байж л байгаа. Тэгээд тэгжсэн чинь амтан тийжгээд эхлэхээр хүүхэд юм бэ хариуцлага эхэлт юм байна. Тэгээ одоо бид нар нөгөө жижигхэн гүлэг авсан. Тэгээ сая яг нөгөө амралтын хугацаанд гүлэг аваад одоо 3 сар болох гэж байна. 3 сартай гүлэгтэй. Тэгэнгүүт хүүхэд юм чин за ээж нь арчиж гэхгүй байгаа байхгүй би. Хөөе нохооч шийдсэн гэхээр Google очих гэдэг нэ ахлаад альчуур малчуур арчаад нөгөөхөө мушгиж чадахгүй матахгүй юм гараад харна. 0-ын тасаар ингээд дараад арччихаа нэг хөөе ингээд зааж өгөөд тэгээ ерөөсөө ааваас айж байгаа хгүй аав минь нохоог минь загинчих үедээ гихээс айгаал зүгээр аав харахаас өмнө тест Google асуулт шийдээ Google баасан аваад хаяал те тэгээд дахаар хүүхэд өөрөө тэгдэм байх тэгээд дээрэс нь амттай харилцаа те сурхлаар за би энэтэй ингэж тоглол нүрээ майжуулах юм байна гэдгээ мэддэг болоод ирж байгаа хгүй тэгээд тэгээ чин дагуулж гараад өглөө тэр чин заавал эрт босч хоолж ин те дагуулж гарч ийн тэгээ өдөр нь хоолсныхаа яг дараа мэргүүл аваа гарахгүй бол асуудал үүсэндээ тэр мэрийгээ өөрөө мэддэг болоод эхлэнгүүт нь за амтан бас хөөрхөн л юм байна те дараачийн удаа бас өөр төрлийн амтантай харилцуулж үзмээр юм байна гэж. Ерөөсөө амтан цэцэг мэцэг гэдгээс ч одоо амтны өрөөл шиг болох гэдэг байна. Зөв амтнаар өөр юм гэрэл хижээр амтнаар хөөхтийг бас те магадгүй тодорхой ухаанд гэх юм уу тодорхой өөрөөр хэлэх юм бол амьд байгальтай ч юм уу тодорхой зохион байгуулалтанд соргодог ч юм уу бас энэ чухал юм байна. Манайд бол одоо жишээ нь амтан байдаггүй. За хөдөө бол амтан байгаа. Одоо муур ч юм гэрэл хижээр амтан ингээд яг хүүхдүүдээ тэгэхээр яг түрүүний хэлдэг тий одоо уурын хөвчөл майж чинь юм самард чинь гэж бодчихдаг ч юм уу арай юмны нэг эвдүг болох гэдэг бас ийм давуу тал байдаг юм байна л да. Би бас яг одоо юу гэдгийг зочинтойгоо адилхан хардаг. За одоо бүх ажиллагаада тэр амтны хоол унддаг магадгүй өвчдөг магадгүй бүр муугаар бол өвчүүл яах вэ тий нөгөө магадгүй хүүхэд дасцсан байж байгаа нөгөө амтны өвчүүд одоо бүр хэцүү болох юм уу айгүй сэтгэл санаагаар ямардаг ч юм уу гээл асуудлууд бодсон. Нөгөө талд нь бас давуу талууд бас байна тий сайн зүйлүүд бас харин хэрвээ зүгээр яхав тижээж чадаагүй ч юм уу ямар нэгэн байдлаар болоод энтлээ гэж бодоход хүүхэд бага үедээ тэрийг бас хүлээж аваад тэрийг нөгөө эцэг ихэн байгаа үед даван туулаад үзчих байхгүй гэж би бодож байна. Яг одоо сая л бодлоо л да. Гэхдээ тэгчүүл бас нэг ингээд ямар нэгэн хайртай юмнаас хагацаад тэрийг даван тулаад үзчихвэл зүгээр байхгүй тий. Тэгэхгүй ингээд юу ч мэдэхгүй байж байгаад гинтхэн өнчө хоцрол хүүхэдтэй яг амар гүн шоконд орвол яах юм тий. Тэрнээс наанаас одоо жоохон муугаар бодвол тий. Амтнаар зүгээр тэгэхээр сэтгэл зүйн багтаатай болгоё аваа гэсэн. Батгасан байна. Тэр погс шиг. Мэдээж тэр чинь бас насан турштай тий. Насан болон болтлоо хайрлж амьдрын шүү дээ тэр чинь тий. Нахоогэр 3 хоног нөөж тэр ганцаар болно. Амар зорилтонд оруулдаг тий. Тэр чинь яг санаж байгаа хгүй аав нь нөгөө шигээд ахаар нөгөө өрөөнд оруулаа хаагаад бити ороорой гэж тэгчээр тэр хүүхэд жоохон байж байгаа л хүмүүс санаалтай ингээд орохгүй л бүр ингээд хаан чинь тэгээд тэр чинь тэр хооронд харилцаа үүсэл байгаа тий. Тэр тэгэнгүүт бид нартай тоглохгүй байж тэрний өмнө очиж өнгөрж унаад ахаар чинь тэнцэж тэр хоёр дотн болж эхэлсэн байгаа байхгүй. Одоо энэ дүүтэй болох цаг нь болцсон байна. За тэгвэл за дараагийн асуултыг асууя. Ер нь одоо ирэх 3 жилийн хугацаанд юу хийе гэж төлөвлөж байна? Ямар том ажлууд байна? Одоо 3 эсвэл 5 ер нь бол хүмүүс тодорхой хэмжээнд юу гэдэг өөрийн гэсэн ирээдүйн зорилготой түүний төлөө тэмүүлэлтэй эсвэл хүрэх тодорхой өөрийн гэсэн аргачлалтай алхамтай байдаг. Тэгээд нууц зөвшөөрөл өөрийн 3 жилийн төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөө яг одоо ховийн одоо яг салбарын талаасаа бас үзэгчтэйгээ хуваалцаж хэлмээр байна.
За ер нь бол он гарахын өмнө бодож ирсэн. За яста 20 гэсэн дабл тавтаа он гарч ирсэн ста. Үзүүлээд өгнө гэдгсэн чи яста. Сайхан амарч ин тэ. Тэгэл сайхан бодож тунгаах жил тунгаас их л юмыг хэрэгцүүлж бодож тунгаасан жил болж байна. Тэгээ яг ер нь бол он гарангуудаа тоглоод тэгээ 21 аймагаараа аялын тоглолтоороо яваад тэгээ бас нэг хөөрхөн тодорхой хэмжээний орлоготой болоод тэрнээсээ дахиад хөрөмтөл рүүгээ хийгээд тэгээд дуулахынхаа хажуугаар зогсвол бизнес хийх хэрэгтэй юм гэдэг санаа чи одоо яг орж иж байгаа байхгүй юу те бид нарт бүр амар дан гэтэл тогсож байгаа байхгүй юу тэрнээс өмнө бодож ирсэн л да одоо бол юм уу тоглолт моголт байхгүй орлого нам зогсож байгаа үе те тий яг нам зогсож байгаа байхгүй юу тэгэл яг нөгөө нэг хадгаламж гэдэг юм те тийм юмнууд цааш нээсэн 2 авахаас аргагүй болж байгаа байхгүй юу те тэгтээ яг өчтөр нөгөө найз охинтойгоо 52 хоногийн хадгаламж нээсэн байхгүй юу те. Тэгээ манай хүн нээгэл цаашаа яваагүй л байгаа л да. Нөгөө оноос хойш 4 сар болчихлоо шүү дээ. Тэгээ гүрэж байгаа сая 4 сарын гараж хийсэн л дээ би. Тэгээ би хийсэн чи яасан бэ? Бүр амар талтайгаар тэгж байгаа байхгүй те. Би ийм үед бас хийчихэд дээр гэж байгаа байхгүй те. Би дуулахгүй нэ хийчихэд чи ямар аргаар мөнгө олж байгаа гэж бодож байна та. Айгуу тийм эргэлзээтэй авах те. Ер нь бол тэгээд яг хадгаламжаач цаашаа явуулъя. Тэгээд дуулахгүйгээр одоо нэг юм хийгээд эргэлт намайг нэг ингээд заавал нөгөө нэг тийм нөхрийнхөө гарыг харахгүйгээр те одоо нөхөр дуулжлаа те юу гэдэг нь бол юу гэхээр одоо амар байхгүй би тэгээ одоо нэг ойрын 2 жилдээ те нэг эргэлтжийдэг намайг жирэмсэн байж байгаа хугацаанд нэг эргэлтжийдэг тийм нэг юм ихлүүлчихэд ойрхон 2 төрөө нэг 4 жилдээ нэг юу ямар асуудал байхгүй санхүүгийн болчихвол те Тэгтээ яг мэдээж нөхөр бол хариуцлагынхаа өрөөнд ар гэрээ дижээ л дээ. Тэгтээ бас нөгөө нэг заавал зулгаагаад тахгүйгээр энд нэг юм ихлүүлчихэд те ядаж зүгээр нөгөө гараад нөгөө нийгмийн өөр ажил хийж явахдаа тэндээсээ аваад өөртөө үрж явах тийм мөнгөө ихлүүлчүүлдэ санаа амар 4 жил. Тийм шүү. Ер нь урлагийн бол одоо хуваараа бизнес эрхэлж байгаа. Хуваараа өөр хэлэх юм бол одоо юу гэдэг үзүүлбэр үзүүлээд мөнгө олж байгаа хүмүүс. Тэгэхээр нөгөө байгууллага шиг декретний мөнгө гэмтэр гэж байхгүй. Тэр үүднээс ер нь бол одоо юу гэдэг декретний мөнгө л хурааж байгаа юм байна да. Тэ? Жирэмсэн хугацаанд хэрэглэх мөнгө авъя л гэдэг шүү дээ. Зөвхөн гэтээ яг бид хоёр угаасаа сайн дураа даатгал төлдөг л дөө. Тэгээд нэлээ эртнээс төлсөн юм. Тэгээд багаар төлж байгаа юм дээр чинь нөгөө нэг том зээлмэл бол гардгүй юм байлээ л дээ. Үдсэн тэгээд яг тэгээд одоо манай нэг яг энэ дээр тулгуурлаа манай нийтийн нууны холбоо гишүүдтэй үйлчлэг байгуулах учраас нийт юугаар ядаж эндээ шинэ өндрөөр төлөвлөдөг ийм тогтолцоороо орё тий. Тэгээ эргүүлээд болвол бүр ингээд дуучтаа цалинжуулдаг тий. Тийм болъё. Тэгээд гисэн систем рүү орё гэж бид нар нөгөө өөртөн дээр тулгараад ирэхээр тэр асуудлыг мэдэж эхэлж байгаа байхгүй. Яг ингээд сул зогсонгууд бид нар лөө хэн орлого оруулах хэвээр юм тий. Тэгэнгүүт одоо бидний телевизээр явж л юм тий. Тэндээс уулна бид нар лөө орлого орж явах хэвээр тий. FM дуу явж л юм тэндээс орлого орж явах хэвээр. Каракет бидний дууг дуулж ин тэндээс орлого орж явах ёстой ийм тогтолцоо гадаадд бол байгаад байдаг. Манайд биднийг хамгаалж байгаа юм байгуул байхгүй учраас ядаж сул зогсолт маань биднэрт амар ийм санаалга өгж байгаа байхгүй тий. Тэгээ ядаж энийг бид нар өөрсдөө хийж эхлэе тий. Заавал ийм нөгөө нэг бусад шиг заавал жижиг бизнес эрхлээд тэгээд авахгүйгээр хийж байгаа юмныхаа хамгаалах эрхээ эдлээд нөгөөхөө эхлүүлчих юм бол бид нар давхар орлоготой болчих юм байна гэдгийг мэдж байгаа юм. Тэгээд яг угаасаа ч нэг ийм давхар юм хийхгүй болвол одоо бас хэцүү байдаг бол хэцүү үед бас байж юмыг яаж мэдх юм бэ? Яг энэ шиг ингээд улс орн дэлхийд даяараа жил зогсохоор тий. Тэгээд тийм бодолтой байгаа. Тэгээ ер нь бол одоо авнаа л гэж бодоод байна. Тэгээ одонгийн хажуугаар бас хийх тийм жижиг сажиг өөртөө эргэлт хийж явах хэрэгтэй юм байна. Тийм байна. Тэгэхээр нийтийн дууны холбоо гэж түрүүнээс хойш нэлээ яригдчихлаа л да. Нийтийн дууны холбоо гэхээр одоо яг хичнээн гишүүнтэй үе, нээлттэй үе юм уу? Ер нь зүгээр нийтийн дуу дуулж байгаа болон гишүүн болоод орчтой юм уу? Эсвэл одоо ийм одоо гишүүнчлээ яаж явагддیں۔ Тэгээд дарга нь удирдах зөвлөмж гэдэг юм уу? Ийм байд юм уу? Ямар зохион байгуулалттай энэ талаар бас нэг юм товч мэдээлэл өгч гэж бодож байна л да. Нийтийн дууны холбоо бол гишүүдтэй үйлчлэг төрийн бас байгууллага. Тэгээд тэргүүн удирдах зөвлөлүүд байна. Тэгээд одоо яг
нөгөө карьертай явж байгаа бүх уран бүтээлчид манад байгаа. Холбоонд байгаа. Тэгээд одоо бид нар ингээд харин уламд хэлэх ёстой байна гэдгийг ойлгож байгаа хгүй. Уламд хэлэх ёстой, улам олуулаа болох ёстой. Тэгээд ер нь энэ олон дуу дуулж байгаа уран бүтээлчдийг эрхийг хамгаалж явах ёстой байна гэж бодож байгаа. Тийм учраас гарч ирж байгаа уран бүтээлчдийг ч гэсэн холбоонд илсүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд дэмжигч гишүүнээр байлгах юм уу, залуу гишүүнээр байлгах юм уу? Тэрийг одоо бид нар нөгөө шийдэж өгөн. Тэрнээс биш одоо бол яг энэс өмнөх явж ирсэн уран бүтээлчд бол дандаа нөгөө карьераа хөөцсөн те хувийн карьерт хүрсэн уран бүтээлчд байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо харин залуу уран бүтээлчдэд оруулж ирвэл ямар юугаар байхын тогтолцоогоор байхын гэдэг дээр ярилцж байгаа. Тэгээ одоо ер нь бол нийтийн дуулж байгаа хүн болгоныг л татаа оролцуулж тэр бүхний эрхийг хамгаалж өгч ийж тэд нэр улам илүү эрчтэйгээр тийм улам хаяхгүй байна тий. Урлагаа хаяхгүй байна гэдэг чинь тэр хүний цаана бас л цаана соёл түгээгдэж явах хэрэгтэй. Тэгээд тэр дээрээс нь тэр соёлыг түгээж байгаа хүн болгонд ямар соёл, ямар цэндүүр байхын, ямар хариуцлага байхын гэдэг дээр хүртэл ингээд одоо нөгөө хуучин нөгөө нэг 80-аад оноос өмнө нөгөө дуу гараа шүүлтүүрээр ороод тэр дууг явдаг байсан гэдэг шиг те бас тэрэн шиг одоо дуртай дуулаад ах юм уу ямар дуу дуулах хэвээр юм те ямар чиглэл дээрээсээ авсан чиглэлтэй те бүгд тэрнийхээ дагуу захирагдаж ажилладаг байх хэрэгтэй гэдгийг хүртэл бас тусгаж өгж одоо бид нар залуучууд яг юугаа орох гэдэг байна. Зохион байгуулалт орж байгаа. Нилээдгүй олон дуунууд дуу уран бүтээл гаргасан. Тэгээ одоо хамгийн YouTube дээр хамгийн олон үзсэн дуу нь ямар дуу хитэн үзсэн бэ? Жилийн өмнө бид нар студид дээр ярилцж байхад насны ганцхан хайн сая гараа авсан байна. За гэжсэн. Тэгээд одоо бол ижидээ ирлээ дуу маань дуу байна. Тэгээд сүүлд хийсэн хайрын зөв хөөрхөн хэмжин гэдэг дуунд бас сая төгсөн. Нэг нь сая гараа авсан байсан хандлтууд нь. Тэгээд тэрүүгээр л одоо тодорхойлогдох байх та. Ер нь бол гэхдээ зөвхөн YouTube-ээр үзсэн тийм. Магадгүй одоо премьер сонсож байгаа эсвэл зурагтаар явж байгаа зөндөл олон тийм сонсож байгаа юмуд бол байгаа. Татаж байгаа эсвэл MP-дээ сонсож байгаа ч юм уу. Яг зөвхөн YouTube дээр бол ямар ч сая гараа хандлт авсан 2-3 дуу бол байх юм байна. Тэгээд бас тэр чинь одоо л нөгөө мэдэж эхэлж YouTube суугаа өөрөө үүсгэх хэрэгтэй байна гэдгийг мэдэж тий одооноос л ажиллаж эхэлж байгаа байхгүй. Тэрнээс урд нь бол нөгөө Hi-Fi Records-тэй авч төвчдөг. Тэгээд тэд нар л ингээл бидний өмнөөс итгэжүүл тийгээл би тэд нар ингээд байдаг гэсэн. Тэгээд яг ингээ харсан. Нэг мэдсэн чинь Hi-Fi-х намайг од болгоцсон байсан. Нэг мэдсэн чинь сая гаруй хандлттай болоод одоо эндээс чинь ингээд санхүүжилт орж ирдэ штэ гэдгийг мэдэнгүүт анханасаа нөгөө суугаа өөрөө үүсгээгүйгээс бас асуудал үүсдэг юм байна. Тэгээд одоо юмыг өөрөө мэдэж эхэлж байна. Юмн дээр өөрөө ажилд сурах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авч байна. Би бас юу гэдэг өөрч зочтой айл болох тодорхой хэмжээ судалж байгаад бас оролцуулахыг хариулах хичээж байгаа. Таны бас YouTube сувгийг үзсэн 4000 гаруй 5000 гаруй хүрэх байсан дагагчтай байлээ. Сүүлд гарсан зарим хүмүүс бүр 40 50 мянга 100 хэдэн мянган дагагчтай. Тэгээ би бас санагдсан. Энэ ямар нэг дагагч амар зөөхөр нь яаж ингэ сая гаруй хандлт авчтай бол гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бас тодорхой юу гэдэг уран бүтээлийн чанар дээрээс нэмэгдээд хүмүүс төрж байгаа байдал бас их нөлөөлдөг юм болов. Би болохоор юу гэж бодоод байгаа вэ? YouTube дээр айгүй олон дагагчтай ч юм уу айгүй сайн хандлт авч байгаа бол тэрүүгээр илүү үрдэм болов гэсэн бодолтой байсан. Гэтэл одоо юу гэдэг энэ 5000 хүрэхгүй дагагчтай сая гаруй үзэлттэй ч юм уу энэ бол бас юу гэдэг тухай уран бүтээлчийн чадвар чанцаа харуулж байгаа болов гэдэг үгнээс өнөөдөр чанцалт болон дуучныгаа урьлаа. Тэгээ ерөнхийдөө миний асуултууд бол бас энэ төрөд өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн миний Bukkas podcast-ийн хамгийн ихний зөвч болж өргөдөж урилгыг хүлээн авч орсон бас баярлалаа. Нилээдгүй YouTube-ээс ингээд хайгаад үзсэн нэг тийм олон ярилцлагууд танд холбоотой гарч ирээгүй. Тий дамаа нэг юу гэдэг яг ингээд шууд ярилцлагууд биш зөвхөн өгсөн одоо юу гэдэг сонинд өгсөн ч юм уу сайт өгсөн ярилцлагууд бол нилээх байлээ. Тэгээ бас өнөөдрийн бидний подкастаар дуучин Чанцалт болон маань бол орлоо. Тэгээд өөрсдийнх нь юу гэдэг өөрийнх нь уран бүтээлд цаашдынх нь ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд бас сүүлийн ормыг танд үлдээ. Та бас сонсогчтой хандаад гоё нэвтрүүл хийж аргая хай гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд энэ гоё нэвтрүүлгийнхаа анхны зочноор урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд бас дээрэс нь уран бүтээлч хүмүүс нөгөө нэвтрүүлэгт өргөдөж ороод уран бүтээлийнхаа тухай ажлынхаа тухай яриад байдаг болохоос шийдэн чөлөөтэй ярилцаж бас
чаддгүй. Тийм боломж, тийм зорилт нэвтрүүлгүүд бас цөөхөн байдаг бас болдог баг. Тэгээд ийм гоё чөлөөтэй ярилцсандаа бас баяртай байна. Тэгээд ийм өөр өнцгөөс харуулсан нэвтрүүлгүүд олон байгаасай гэж бас бодож байна. Тэгээд бас айгүй олон өнцгтэй манай чадсан бол би бол өнцгөө бөөрхий тэгээд ер нь залуусыг хэлэхэд бид нар аав ээж чинь одоо биднийг нэг сур бас дахин сур гээл тэгээд идэгсэн шүү дээ. Тиймэрхүү хүмүүжлэр тэгэл ном унш гээл өссөн. Тэгэл одоо нөгөө ном унш гэдгээ хүүхдтэй хэлэхээр заримдаа бараг шоолуулах шахах байгаа юм чи. Гэтэ яг манай хүүхд гэртээ ном унших дадлыг айгүй хөвшүүлж байгаа. Тэгэл ерөөсөө 0 орсон ч ном ингээд аваад орчин дээр түгжээд суучдаг байхгүй. Тэгээд 0-аас гараад тэр ном байхгүй а тийм ээ. 0-аас тусцсан байсан. 0-аас тусцсан байсан ном байхгүй а тийм үү. Тэгээд ер нь аль болох нөгөө залуу гэр бүлүүдэн те ерөнхийдөө бас жаахан эмдэглээд байдаг юм юу гэхээр жаахан хүлээцтэй байгаад үзвэл зүгээр юм болов гэж бодоод байдаг харилцаан дээрээ. Тэгээд жаахан хүлээцтэй байгаасай хэрвээ өөр хүүхдтэй болсон бол хүүхдээ бити тэгээ тус нь ингээд хоёр талд зөөгöd байгаасай гэж бас боддог. Тэгээд тэрэн дээр айгүй хэмдэглээд идэв. Тэгээд хичнээн сайн өсгсөн байсан ч гэсэн ээжгүй юм аавгүй хүүхдийн нүдний гал унтарчдаг юм байлээ. Тэгэл би тэрийг бол олон хүмүүсийн олон найз найзаас харж ирсэн. Тэгээд юу болдгоо юм бэ? Яг тэрийгэл ингэчээчтэй ингээд дахиад нэг ингэчээчтэй гэхээр ингээд үгүй гэд ингээд байхгүй те би бүр ингээд гуйж үзээд янз янзаар гуйж үзээд тэгээд яг миний үгэнд ороод манай найзууд уулздаг л та. Тэгээд уулзаад эвлэрсэн ч байна. Бүр дургуун нүрсэн ч байна гэдэг айгүйтэй тийм байгаад байсан ч байна. Тэгээд айгүй хурдан ингээд чамтай чамгүй гээд уул нь ингээд чамгүйгээр амьдралгүй гээд эхэлсэн байсан байж чамтай чамгүй өстөө гээд айгүй хурдан ингээд асуудлыг өөр тийш нь дахиад шийдчихдэг юм байлээ. Тэгэхээр чи нөгөө нэг юм эргэх юу гарч ирэхгүй те. Эний эргэсэн ч гэсэн ингээд нэгэнт ингээд галтрыг өөр тийш явцсан те. Тийм бим асуудал байгаад идэх юм байлээ. Тэгээд залуучуудыг одоо харилцаан дээр хитрхи бит яраасай л гэж бодоод идэв. Тэгээд өөр бусдаар бол хин юугаа сонирхож хин юугаа хийх нь те өөрсдийнх нь дурын асуудал те хүн өөрөө яаж мэрэгчлээ сонгоно юугаа хийн одоо нээлттэй болсон цагт ерөнхийдөө л жоохон гэр бүлээ төлөвлөлттэй байгаасай гэж бодож байна. Тэгээ мэдээж хайр сэтгэлийг бол анханасаа төлөвлөж байгаагүй. Гэхдээ хайр сэтгэлээр үүссэн бол тэрийг жоохон хариуцлагатай байгаасай гэж бодож байна. Тэгээ анхны гой нэвтрүүлэгтээ урьж орсонд баярлалаа. Тэгээ ерөөсөө уран бүтээлчд ерөөсөө нэг өгдөг биелэг нь тодорхой байдаг те. Гэхдээ өөрт чинь зориулаад энэ ширээний номыг авсан юм аа. Баярлалаа. Анхны дугаарт урьж орсонд баярлалаа. Тэгээд ийм гоё чөлөөтэй ярилцсанд бас их баяртай байна. Өөрийг маань би бас нөгөө ийм их гаргахгүй байхыг хичээдэг байхгүй. Тэгээд тийм эсвэл нэг тийм амар өөр утгатай нэвтрүүлгүүдэд бас нэг орж ордггүй. Тэгээд нэг юм санал малтайхаар ордггүй. Ерөнхийдөө уран бүтээлийн ярддаг нэвтрүүлгүүдэд л ордог болохоос гэхдээ ийм гоё чөлөөтэй ярддаг нэвтрүүлгүүдэд бол манай дуучдыг ялангуяа тий урьж оролцуулж байгаарай. Ингээд би гүүр болж үгүй холбогдъё тий. Зохиолын дуучдыг оруулъя. Би манай нийтийн дуучдыг сайн харуулаарай. Бас өөр ийм гоё хөгжилтэй хүмүүс байдаг шүү. Ерөнхийдөө бол манай Чансалт улмын хувьд бас нөгөө миний хувьд бол багш авь байрлалтай. Чансалт улмын бол багшаар бас ажиллаж байлаа. Гэхдээ дууны багшаар биш тий бизнесийн удирдлагын багшаар бас ажиллаж байсан. Манай хүний нөөцийн удирдлага шинжилгээ академи гэж байгууллага бас манай төгсөгч бас амжилттай явж байгаа манай төгсөгчтэй маань нэг тэгээд багшийнхаа урилгыг хүлээж аваад өнөөдөр тэгээд бас ураад оролцуулсан чи ийм айгаа гоё бэлгүүд өглөө мөрөөдлийн жигүүр гэдэг ийм бас өөрийнх нь DVD байна. Маш олон дуутай дуулган хүүлээ гэдэг нь бас гоё CD байна, DVD-нүүд байна. Тэгээ би бол юу гэж бодож байгаа вэ гэхээр ер нь бол энэ нөгөө миний подкастын хамгийн гол зорилго бол маш олон хүмүүст энэ ярилцлага өөр өгөөжтэй байгаасай бас олон хүмүүс энэ ярилцлагыг сонсоод юу гэдэг өөрийнхөө амьдралын хэмнэлийг эсвэл магадгүй хийж байгаа ажлынхаа урам зориг аваасай гэдэг ийм зорилгын үүднээс энэ подкаст эхлүүлсэн. Ер нь бол айгүй олон хүмүүс подкаст хийж эхэлсэн байна л да. Тэгэхээр бусдаас юугаараа дутах уу гэж эхлүүлээгүй. Юу гэдэг арай өөр үнцэг, арай өөр юу гэдэг бас өнгө төрөх байлгах гэж энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгээ подкастээс бас айгүй их юу орд юм биш үү? Хүч хөдөлмөр их орд юм байна. Одоо маш олон хүмүүс баг олж ажилт юм байна. Дээрээс нь мэдээд зочдтойгоо асуулт бэлтгэхээс ахвалаа зочдоо судлахаас ахвалаа маш их хөдөлмөр ордог гэдгийг харлаа. Тэгээ дараагийн дугаарууд манаас та бүхэнд илүү гоё хөрөх байх гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн бас энэ өгсөн бэлгээ би бас өнөөдөр хүмүүстэйг хуваалцъя гэж бодлоо. Тэгээ өнөөдрийн бидний бас энэ подкастын бичлэгийг шеэрлсэн. Дээрээс нь мэдээд одоо
юу гэдэг хүмүүст хүргэх Facebook, сошиал хавд өргөж байгаа хүмүүстэй астан тодруулаад энэ бас чансал улмынхаа сэдвүүдийг өгнө гэж энэ подкастаараа хэлье. За 90 хүн таны 365 хоног гэдэг энэ бас гоё календартай онч хүүхдээ ийм бас биелэг өгсөн байна. Тэгээд ямар ч зочноор ирсэн маш их баярлалаа. Тэгээд бас түрүүн бас гоё уриалга дэвшүүлж энэ зочин болгоо маань өөр гэсэн уриалгыг дэвшүүлэх байх гэж бодож байна. Ер нь бол одоо монголчуудын хувьд залуу гэр бүлүүдийн хувьд бүтэн амьдрал байх тий. Дээрээс нь гэр бүлдээ хариуцлагатай хандах гэдэг бол хамгийн чухал байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор бас бүтэн амьдралгаас эсвэл кино гарч ирэн мөн энэтэй холбоотойгоор маш олон лекц ярианууд явагдаж байгаа. Тэгэхээр бас залуучуудаа хандаж хэлэхэд өөрсдийгөө олоод өөрсдийнх нь гэр бүлд хариуцлагатай хандаад магадгүй хайр сэтгэлээр дөрөв нийлсэн бол тэр үндэ илүү юу гэдэг нэгэндээ бууж өгнө гэдэг бол ялагдж байгаа ойлголт ирүүлсэн биш шүү. Энэ бол нэг илүү хүндэлж байгаа ойлголт. Хайр гэдэг бол өөрийнхөө хүслээс илүү нөгөө хүнийхээ хүслийг илүү үзхийг л хайр гэж ойлгодог гэд Элса тэр хэлж байлээ. Тэгээ пробцэн бэ. Миний ч үг биш те. Энэ их гоё тодорхойлсон байлээ л те. Тэгэхээр бас илүү өөрийнхөө хүслээс илүү бусдынхаа хүслийг нөгөө хүнийхээ хүслийг илүү чухал тавих юм бол гэр бүлд хэрүүл маргаанч гэдэг юм уу үл ойлголцол баг гарах баха. Тэгээ бүтэн гэр бүлд олон байхын төлөө гэд энэ нэвтрүүлгээ ерөнхийдөө өндөрлөө. Тэгээ өнөөдрийн зочноор ирсэн дууцсан чанцалт болондоо маш их баярлалаа. Урлагийн дээрээс нь амьдралд наад жаргал өндөрөөс өндөр амжилтуудыг хүсмээр байна. Баярлалаа. Баярлалаа. За танд болон энэ хамтран ажилласан бүх залуустаа үзэгчдээ бүгдэнд нь яг өөртөө өсдөг бүх сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. За дараагийн дугаараар уулзцгаая. Букас подкастын хамгийн ихний дугаар энэ төрөө өндөрлж байна. Баярлалаа. Баяртай.